Улсын хурлын гишүүн Ховд аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Пүрэв даржийн санаачлах дэмжлэгтэйгээр Ховд аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Ховд Шонхрууд клуб, аймгийн Бээнтамир спортын газар, боловсрол соёл урлагийн газар хамтран Сурагчдын лиг 2019 сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээнийг 9-р сарын 23-наас эхлэн 11-р сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Ховд Шонхрууд клубын сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчин сонгон шалгаруулах, улмаар сурагчдын бие бэлрийн хөгжлийг дэмжих, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөгийн спортоор хичээлэгсдийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн спортын салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд үндэснөрөө давуу талтай. Түүнчлэн энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнээр дамжуулан оролцогчдын ур чадвар сайжирсан төдийгүй ирээдүйд Ховд аймгийнхаа нэрийг цөөр атуулсан сагсан бөмбөгийн чадварлаг тамирчид хүрэн гарах боломж байгааг зохион байгуулагчид хэлж байсан юм. Иймээс энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлалт болгон зохион байгуулахаас гадна ЭС 10 дугаар ангийн сурагчдын дундах лигийн тэмцээнийг мөн зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь одоо энэ хүүхдүүдийн ур чадварыг сайжруулах энэ ажлыг бол хүн болох багаасаа гэдгээс бүр багаас нь хийж бэлтгэх юм бол илүү амжилтанд хүрэх юм байна гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар бол бид нар 11 12 дугаар ангийн лигийн тэмцээнийг зохион байгууллаа. Тун удахгүй бас 2 сарын хугацаанд болсон. Тэгэхээр тун удахгүй бас дахиад арай богино хугацаанд 9 10 дугаар ангийн лигийг зохион байгуулах ийм одоо зорилттой ажиллаж байна. Ингэснээр одоо хүүхдүүдийн ур чадвар нүдэн дээр илт одоо сайжрах ийм боломж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ сурагчдын лиг 2 сарын өмнө эхэлж байхад хүүхдүүдийн ур чадвар ямар байсан өнөөдөр яг энэ финалийн тэмцээн дээр ямар өөрчлөгдсөн байгааг бол ялангуяа одоо багш тасалжуулагч нар бол илтэд одоо сайшаа шилж байна. Тийм учраас цаашдаа бид бүхэн Ховд аймгийнхаа нэрийг одоо сагсан бөмбөгийн спортоор гаргах тэр зорилгоор бол энэ лигийг одоо жил болгон уламжлал болгон явуулна. Манай Ховд аймаг бол сайн сагсчтай. Өнөөдөр бол Монгол улсын 1 2 дугаар номерт байдаг одоо энэ сагсчид бол манай Ховдын сагсчид байгаа. Бэлгүүн дөлгөөн гэдэг одоо энэ сагсчид бол манай Ховд Шонхрууд баг тоглож байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа энэ илүү сайн тоглосон, илүү амжилттай тоглож байгаа энэ одоо хүүхдүүдээс бид бүхэн 21 аймгийн лигт бусад одоо оюутны лиг, бусад лиг тоглох тэр багийг бүрдүүлэх зорилготой явж байгаа. Тэгээд цаашдаа энэ одоо 9 10 дугаар ангийн лиг, 11 12 дугаар ангийн лиг илүү одоо олон зохиогдсноор манай Ховд аймгийн тамирчид өстэй Монгол улстай одоо шилдэг болж гарч ирнэ гэдэгт огт хэрэгэлцэхгүй байгаа. Сурагчдын лиг 2019 сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээнд Ховд аймгийн Жаргалан цөмийн ерөнхий боловсролын 8 сургуулийн Ахлах ангийн эрэгтэй эмэгтэй 16 багийн 200 гаруй тамирчин оролцож, хурд хүч авахаалсан байгаа сорин өрсөлдөж, шилдэг баг тамирчдаа тодруулсан юм. Тэмцээний эрэгтэй төрөлдөд тэргүүн байранд лаборатори 1-р сургууль, дэд байранд ерөнхий боловсролын 6 дугаар сургууль, 3 дугаар байранд ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, тусгай байранд прогресс сургуулийн баг тамирчид тус шалгарлаа. Харин тэмцээний эмэгтэй төрөлд тэргүүн байранд ерөнхий боловсролын 6 дугаар сургууль, дэд байранд цасталтай цогцлбор сургууль, 3 дугаар байранд ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, тусгай байранд ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн эмэгтэй баг тамирчид тус шалгарч шагналаа гавдан авсан юм. Ховд лиг тэмцээний зохион байгуулсан улсын хурлын гишүүн Пүрэв дарж хатаа маш их баярлалаа. Манай 6 дугаар сургуулийн хамт олон сарын хугацаанд бэлдсэний үр дүнд 1 2 дугаар байрыг эзлээд байна. Одоо энэхүү тэмцээнд оролцсон бүх нийт сургуулийнхаа одоо үе тэнгийн найз нөхөд мөн багш нартаа маш одоо баярлалаа. Тэгээд биднийг бэлтгэж дасгалжуулж өдий зэрэгтэй мундаг болгосон уран чимэг багштай маш их баярлалаа гэж хэлье. Өмнө нь бид тэмцээнд орохдоо 2 үе тэгээ 8 минутаар тавьдгүйсэн бол энэ үед одоо лигийн зарчмаар 4 үе олон хүүхд хамарсан тэмцээн болж өндөрлөө. Энэ тэмцээнийг зохион байгуулсан Пүрэв дарж гишүүндээ баярлалаа. Мөн төрүүлж өгсөн аав ээжтэй баярлалаа. Хайртай шүү. Ийхүү бидүүдийг дасгалжуулсан үлдээ жаргал олон сургуулийн хамттай олон багийнхандаа баярлалаа. Монгол сурагчдын лиг 2019 сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээний шилдэг эрэгтэй эмэгтэй тоглогч, тэмцээний холын зайн шилжилтийн шилдэг эрэгтэй эмэгтэй тоглогч, MVP эрэгтэй эмэгтэй тоглогч тус бүрийг шалгаруул шагнаснаас гадна тэмцээний шилдэг хөгжөөнд дэмжих сургууль багийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Энэхүү анхудаага сурагчдын лиг 2019 тэмцээнийг зохион байгуулсан нь тухайн баг тамирчид энэхүү тэмцээнээр дамжуулан ирч хүч, эв нэгдэлд суралцсан төдийгүй багаар ажиллах ур чадвараа нэмэгдүүлсэн, өөрийн ур чадвараа хөгжүүлж чадсан ач холбогдол өндөртэй тэмцээн болсонд багш сурагчид талархал илэрхийлж байсан юм а.